4. Гавьяагүй гавьяатан. Дөрөнд хэлсэнчлэн Гамболд улс төрийг хожуу сонирхох болсон. 1990 онд 18 настай байхдаа найзуудтайгаа ардчлалын жагсаалд оролцоод алхаж явсныг эс тооцвол түүнд улс төрд орох бодол төрж байсангүй. Бүр сүүлд буюу 2006 онд Монгол ардын намд илсэж хандив хандуулах болсноор улс төрж химээгдэх болов. Гэхдээ тэр ил биш, далд ивийн тэтгэгчдийн нэг байсан гэлцдэг. 2006 онд түүнийг Дархны төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар томилжээ. Тэгэхэд Гамболд 35 настай байв. Аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж. Тус албан тушаал Монгол ардын намд өгсөн мөнгө хандвих нь хариу байсан гэж ярьдагч Гамболд ямартаач намын нэр баастаггүй гэдэг. Түүнийг очих үед Дархны төмөрлөгийн үйлдвэр цалингаач тавьж чадахгүй хүнд байдалтай байж байгуулагдсан цагаас хойш ашиг олоогүй үйлдвэрийг 3 жил хагасын хугацаанд удирдаад 15 тэрбум төгрөгийн ашигтай ажиллуулж чаджээ. 300 ажилтнтай үйлдвэрийг 1200 хүнтэй болгож 280 мянган төгрөгийн дундаж цалин 1 сая төгрөг болгосон. Хамгийн том гавьяа нь Монголын мэдлээс гарч Хятадын компани эзэмшилд орчихсон байсан төмөртийн орд газрыг тэмцэл хийх замаар Дархны төмөрлөгийн үйлдвэрийн нэр дээр 100% авчирчээ. Тус орд нь 229 сая тонн төмрийн хөдрийн нөөцтэй. 1 тонн төмрийн хөдрийг өнөөгийн ханшаар тооцвол хичнээн тэрбум долларын хөрөнгийг Хятадын компани халааснаас суулж Монголд үлдээснийг магтахаас аргагүй. Тэрээр 2014 он хүртэл тус үйлдвэрийг удирдах гэрээтэй байсан ч өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөн. Үүний тайлбар их энгийн. Төмөртийн ордыг эргүүлэн авахд олон хүний эрх ашгийг хүндэж ирээдүйд олох байсан ашгийг нь үгүй хийсэн тул олон дайсантай болжээ. Энэ үеэс л муухайгаар хилүүлж эхэлсэн гэдэг. Түүнийг янз бүрийн хэрэг цэжиглэж маш олон удаа баривчлан саатуулсан. Түүнд тулгсан хэрэгүүдийн нэг нь ч батлагдаагүй. Гин буруутан тогтоогдоогүй учраас тэд яриг нуршихаас татгалзъя. Ингээд алдарт Алтан дорнод Монгол компани түүх рүү шилжихээс өмнө Гамболдын бас нэг тусгай үлийг онцлох хэрэгтэй. Тэр ууд уурхайн салбарт туршлагатай болсон тул 2013 онд алт үйлдвэрлэгчдийн холбоогийн хичээг байгуулж дотоодын 70 орчим компаниг нэгтгэж чадсан байдаг. Олборлсон алтаа улстай тушаалгүй нууж орлого олдог компаниудыг ятгах, итгэн үнэмшүүлж нэгтгэн гэдэг тийм ч амар ажил байгаагүй нь лавтай. Тэр үед алтны компаниуд жилдээ 2 тонн алтал Монгол банкнд тушаадаг байжээ. Харин дээрх холбооны санаачлагаар ашигт матбалын нөөц ашигласны төлбөрийн татварыг 10% байсныг 2.5% болгон бууруулснаар 2014 онд 13.8 тонн алт буюу 560 сая доллар, 2015 онд 22 тонн алт буюу 800 сая долларыг Монгол банкнд тушаадаг болгожээ. Нэг хүний санаачлаг хичээл зүтгэлийн үр дүн багтаагүй ажээ.